Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрт тавьж осол гэмтэл өвчлөлгүй ажлын байрыг бий болгож эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгуулах болцгоё. Намайг Болормоо гэдэг энэ хов цахилгаан төвөг сүлжээ компанид одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажилладаг. Яг хабын инженерээр 13 жил ажиллаж байгаа юм байна. Урд нь бол борлуулалтын албанд бас ажиллаж исэн. За миний ажлын нэг өдөр өглөө ажилдаа ирээд нөгөө хуруу дарахаас эхэлдэг. Тэгээд өрөөндөө орж ирээд ажлын хувцас өмсөж гараад бусад алба хэсгүүдийн одоо ажиллаж байгаа одоо тэр ажлын зохион байгуулалтад танилцсан. Шугам ашиглалтаа сүрийн албаны монторууд одоо өглөө ажил гарахад нь тэр зааварчилгаагаа авч ийн үү? Нэг одоо нэгдүгээр шатны үзлэгээ хийж одоо хамгаалах багц хэрэгслээ бүрэн бүтэн авч явж ийн үү? Тэ нарийн ажил хийж байгаа бол одоо тэр нарийн бүрэн бүтэн зохион байгуулалтыг яг хийж чадж гин үү гэдэгт тэгээд яг ахлаад явсан одоо шугамын мастер одоо инженерүүд бас за очиод баригад дээр аюулгүй байдлаа ингэж хангаж ажиллана шүү гэдэг зөвлөмжүүдийг бас ингэж өгөөд дараагийн хэсэг рүү одоо борлуулалтын албаны одоо алгын хэсэг рүү очдог. За алгын хэсэг болохоор одоо айлуудын таслал залгалт хийх ажлууд хийгддэг учраас тэнд бас эрсдэл өндөртэй учраас бас яг тэр нөгөө аюулгүй байдал талаасаа зааварчилгаа хамгаалах багц хэрэгслийн одоо бүрэн бүтэн байдал өндөрт ажиллах үеийн одоо бүхий л одоо аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах талаар одоо заавар зөвлөгөө өгөөд л ажилдаа гардаг. За өглөөний минь сайхан амарцсан уу? Сайхан. За өнөөдөр ямар ажил хийх вүлээ танах? За нарийн нөмөр 19 тухайсан зааварчилгаа ажлын гүйцэтгэж болон хянагс нарт өгж байна. За баригадын гишүүд 2 удаж ажиллах тул тухайсан зааварчилгааг маш сайн өгөх шаардлагатай. Ажлын байрны 2 талд зөвөрийн газар зураг зайлшгүй тавина. Нэг бүрийн хамгаалах багц хэрэгслийг хэрэглүүл аюулгүй ажиллагааны дүрэн болон техник хэрэгслийн дүрмийг чанд мөрд хянагч ажил гүйцэтгэгч нар баригадад тавих хяналтыг маш сайн тавь. Багц хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажиллаарай гэдэг ажлын үзүүлэгч гүйцэтгэгч ширнэ хүрүү очирч нарт тухайсан зааварчилгаа өгч байна. Багц хэрэгслүүдийг ингээд тусгай ийм цөмгөнд хийж өгдөг. Энэ дотор нь одоо нөгөө хамгаалах багц хэрэгслүүд нь бүгдээрээ ингээд байгаа. Энэ нь одоо бас ингээд туршилтын инженерээр туршигдсан ийм хамгаалах багц хэрэгслүүдийг ингээд өгч ашиглуулдаг. Ажил гарахын өмнө тухайн хэсгийн одоо инженер энэ ажлын байрны одоо нэгдүгээр шатны үзлэгийг хийгээд хүмүүсээ ажил гаргадаг байгаа. Одоо ашиглалт засварын одоо хэсэгтэр хөтлөгч байгаа журналууд ийм олон төрлийн журналууд хөтлөгддөг. Одоо энэ галын аюулаас урьдчилан сэргийлэх дасгалын журнал, нарийн шийдвэрийн бүртгэлийн журнал, тэгээ сарын давтан зааварчилгааны журнал, шийдвэр бүртгэлийн журнал, хүмжтэнгээр маш олон төрлийн журналуудыг бас хөтэлдэг байгаа. Манай хамт бол нь ер нь хандлага айгүй сайн. Эерэг хандлагатай гэсэн үг. Ер нь аюулгүй байдал гэдэг нэг баахан дүрм журм яриад л те. Ингээл сургалт хийгээд байх нь бас нэг талдаа одоо нэг хийгээд байна. Нөгөө талдаа бас нэг юу яагаад дутагтаад байгаа юм бэхээр нөгөө хандлага. Эерэг хандлагатай хүмүүс бол ямар ч ажлыг хийждэг. Тэнд услаавар дүртэй таахгүй те. Хичнээн мэдлэгтэй байлаач одоо сөрөг хүмүүс байдаг бол нөгөө ажлыг буруу хийхтэй өөрөө дур мэдж эхлүүлэх гээд дүрм журм бас ингэ зөрчигдөх энээс болж бас ослаавар гарах нөхцөл бүрдэх ийм асуудлууд байдаг. Тэгэхээр манайх бол одоо сүүлийн 5 жил бол ерөөсөө ажилчдын хандлага одоо тэр хосын харилцаа гэр бүлийн одоо эерэг уур амьсгалын талаарх ийм сургалтуудыг эвдүүдийг одоо тасралтгүй хийж явж байгаа. За одоо манайх одоо үйлчлэгчээс ахуулаад ажил болгоч хүртэлх бүхий л ажил чинь одоо энэ анхны тусламж үзүүлэх бүрэн чадварыг эзэмшсэн байж одоо энэ компанид ажиллах ийм үүрэгтэй байдаг. Тэгэхээр одоо ажлын байр бүр дээр одоо энэ анхны тусламжийн иж бүрдлүүдийг бас ингэж байршуулж өгсөн байдаг. Хинэн ч одоо аваад одоо анхны тусламжийг үзүүлэх бүрэн боломжтой гэсэн үг. Мөн одоо энэ ажилчдад энэ санамж болгох үүднээс одоо бүх өрөөнүүдэд одоо өөр ийм санамж палкатуудыг хийлгсэн байгаа. Бүх өрөөнүүдэд өөр төрлийн санамжууд байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг өрөөнөөс нөгөө өрөөнд орохдоо шинэ мэдээлэл аваад явчихна. Манайхаас нөгөө ажилчдад ажлын өвөл зуны гутал өгөхөөс гадна энэ яг аваарын үед ашиглах ийм гутлуудыг одоо монторуудад гадна ажилладаг монторуудад тавьж өгсөн. Энэ нь болохоор өвөлд одоо нэг хасах
100 градус төмсч болдог. Хасах бас 60 градус төмсч болох ийм гутлуудыг авч өгдөг байгаа. Энэ нь болохоор 100 болохоор борооны нэг усны гутлаалгаад ашиглах бас юм боломжтой. Ингээл усны гутлаа болчихно. Тийм. Жинхэнэ нөгөө дулаан алдагдуулахгүй дотор нь болохоор энэ өвөлдөө энийгээ хийгээд өмсчдөг юм байгаа. Гадаа хитрх удаан өдөржингөө нөгөө аваар гараад маш урт хугацаагаар хээр хөдөө ажиллахад хөл нь маш их даардаг учраас бид нар энэ гутлыг судалж ээж авч өгсөн байгаа. За яасан бэлээ? Дөрөв нөгөө ачлалтын тамил дээр авч ачлалт мөчлөлт одоо нэг дээр гарснаас холж нөгөө гулзаагаад дээр харан мутрах гэдэг байгаа байхгүй юу? Мутраад байгаа. Яг айлын. Энтлэг болно гэсэн үг. Ингээд жоохон бас тийгээд гулж ийсэн гэсэн. Юм хөшигдөөд. Тэр нь бас ижил хийсэн. Нөгөөтийн дөрөв хосоор. За энийг манай өрөөнд үлдээчих заа юу. Манай нөгөө өмч хамгаалах комисс маань энийг устгалд оруулаад чи албаны дараагаас жагсаалт гаргуулад байна шүү. Нэрвас аваараа за. Энэ килэш чи яатсан. Килэш бас юу шаардлага хангахгүй нөгөө энэ уртлын юунд ажиллахгүй юм. Ер нь ажил. За өгч. За ингээд нерв дээрээс килэшээ аваараа за. Энийг болохоор энд авч үлдээд устгалд оруулах нь тий. За. Явж. За. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл мэндийн асуудлыг нэгдүгээрс тавьж осол гэмтэл өвчлөлгүй ажлын байрыг бий болгож эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгуулах болцгоё. За ажилчид одоо аюулыг мэдээлэх хуудасаар ингэж аюулуудыг бичиж хайрцагт хийснээр энэ холбогдох инженерүүд нь авч устгана. Энэ болохоор Осло авааргүй ажилласан цаг одоо манай компани 10,752 цаг Осло авааргүй ажилласан байна. 23 онд одоо системийн хэмжээнд одоо хабын сарын аянны хамгийн шилдэг одоо сарын аян хийсэн компанийг одоо шалгаруулсан. Энд системийн хэмжээний олон компаниуд орсон байгаа. Түүнээс одоо манай компани энэ аюулгүй ажиллахад одоо бидний оролцоо гэсэн өрөөнд ажил зохион байгуулад одоо энд нийтдээ бараг 20 төрлийн ажил зохион байгуулагдсан байдгийг. Энэ дундаас онцлох юм бол тэр жил 23 онд болохоор нөгөө ажилчдад одоо зориулсан ажилчдын гэр бүл рүү чиглэсэн ийм хабын өдөрлөгийг одоо манай энэ хүүхдийн парктаар хийж өгсөн. Энийгээрээ юу харуулсан бэ гэхээр тэр ажилчдын одоо гэр бүлд энэ хамгаалах хэрэгслийн талаар энэ манай энэ одоо хабын хэрэгжилтийн талаар одоо энэ зүйлэн таниулах ийм ажлуудыг хийгдсэн байгаа. Тэгээд тухайн гэр бүлд одоо бидний ажлын онцлог ийм хэдийгээр одоо сургууль сурталчилгаа, дүрм журам хамгаалах хэрэгслүүдийг одоо тавьж өгөөд дээрээс нь одоо эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд оруулаад нөгөө гинтийн ослын даатгал болон хөдөлмөрийн чадвар төр алдалтын даатгалд одоо даатгуулад байгаа боловч нөгөө стресс гэдэг зүйл чинь гэр бүлээс бас үүдэлтэй энэ ажлыг үл ойлгосноос бас ийм асуудлууд үүсэж байсан. Тэр талаараа л энэ өдөрлөгийг хийсэн нь одоо системийн хэмжээнд бас ингэж үнэлэгдэж энэ цомыг авсан байгаа. За энэ манай хамгаалах багц хэрэгслийг турших туршилтын хэсэг. За энд болохоор ажилчдын одоо хамгаалах багц хэрэгслийг туршдаг одоо туршилтын инженер төгс төгөлдөр ажиллаж байна. За өнөөдөр шинээр урсан ажилтны хамгаалах багц хэрэгсэл 4 бүсийг туршиж өгөх гэж байна. Одоо манайх хамгаалтын 425 кг-аар туршина. За энийг туршилтыг одоо ингэ хийж байна. За ингээд 125 болж байна. Мэдээж одоо хабын одоо нийт ажилтны сургалтыг одоо хуулийн зааснараа жилд 2-оос доош удаа зохион байгуулах гэдэг утгаараа зохион байгуулж байгаа. Мөн нь одоо шинэ ажилтны сургалт, шинээр ажилд орж байгаа ажилтны сургалт, ажлын байрыг өөрчлөгдсөн ажилтны сургалт, нөгөө өргөх зөөх машин механизмтай ажилтдаг ажилтны сургалт, эрсдэл өндөртэй ажлын байранд ажилтдаг ажилтны сургалт, цахилгааны аюулгүй ажиллагааны сургалт, техникийн аюулгүй ажиллагааны сургалт гэл ингээд сургалтуудыг тасралтгүй байнгын ингэж зохион байгуулдаг. Мөн дээрээс нь хувь хүний хөгжилтэй холбоотой гэр бүлийн эрг уур амьсгал одоо ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлөхтэй хандлага харилцааны цаг баримтлах энэ талаар бүтээмжийн тэгээл хосын харилцааны талаар хүртэл сургалтуудыг ер нь тасралтгүй зохион байгуулж байгаа. Энэ нь бол яалтч байхгүй энэ зарим хүмүүс болохоор энэ хосын харилцаа яагаад аюулгүй байдалтай холбоотой болчих вэ?
маш их холбоотой тий. Одоо тэр хосын харилцаал эерэг сайхан байх юм бол энд ирээд одоо эрүүл аюулгүй ажиллах бүрэн боломжтой нөхцөл нь бүрддэг. Бид нар хэдийгээр дүрм журм яриад сургалт баахан усан болоогүй сургалт хийгээл ингээд байгаа боловч цаад хүнээл сайн анзаарч ажиллах хэрэгтэй л тий. Хүм маань ямар байна тий, сэтгэл зүй нь ямар байна. Ер нь бол хэрэгцээ шаардлагыг байгууллагын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж ижил тэр сургалтуудыг дараагийн сургалтуудыг авч байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүн рүүгээл чиглэсэн ажлуудыг маш их хийдэг. Юунд одоо удирдлагууд одоо хабын ажлыг дэмжих нь маш чухал байдаг. Нөгөө хабын хуулинд заасан бүхий л одоо хабын зардал тий, энийг батлуулах, төлөвлөх, энийгээ эргээд нөгөө шийдвэрлүүлэх гэдэг асуудлууд байдаг. Энийг одоо удирдлагууд дэмжихгүй бол бас хэцүү. Тэгээ энэ тал дээр бол манай удирдлагууд бол ямар ч асуудалгүй энэ ажилчдын одоо нийгмийн асуудал тий, одоо аюулгүй байдал талдаа бол бүхий л сайхан энэ асуудлыг шийдэж өгдөг. Энэ тал дээр бас хамт олондоо удирдлагуудаа бас баярлаж талархаж явдаг. Дээрээс нь одоо энэ ажилчид ч гэсэн сэтгэл ханамжтай байдаг юмнэстэй. Одоо тэдний төлөө одоо энэ бүхнийг хийж байгаа болохоор тэд нар ч гэсэн сэтгэл ханамж өндөр байдаг. Сэтгэл ханамж өндөр байснаас нөгөө аюул ослого ажиллах боломж бий болно л гэж бид нар хараад байгаа. За энэ бол манай сургууль хэлбэлтийн халдаа барилах байгууламж. Одоо шуурхай үйлчилгээний ажилчид одоо шуурхай ажиллагааг удирдах ажиллаж байгаа. За ийшээ орцгоё. За одоо өнөөдрийн ээлжийг ахалж байгаа диспетчер инженер Загдсан ээлжийн шуурхай үйлчилгээний монитор гал доторх нар ажиллаж байгаа юм байна. За хөдөлмөрийн хамгаалалт ажилтны хаб инженер Болормоо танаа. За халдаа барилах байгууламж 6 кВт байгууламжээ тасгай гэмтэж чиглэл байхгүй Т1, Т2 зэгцэн ажиллагаа байгаа. Т1-ийн ачаал болохоор 2400, Т2 нь болохоор 1600 кВт хүчин чадалтай нийтдээ 4100 ачаалтай ажиллаж байна. Схем тохиолдолд тасгай саатал байхгүй бүх чиглэл хийвээ. За энэ хоёр хүн болохоор одоо шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээг удирдах одоо сэлгэн залгалт хийх үед одоо ажлын байр бэлдэж өгч ажилд оруулдаг ийм хүмүүс байгаа. Бусад үед яадаг вэ гэхээр ард иргэд зохион нэгжүүдэд одоо цахилгаан эрчим хүчийг 24 цаг одоо энд бэлэн байлгаж байгаа ийм хүмүүс ажилтдаг юм аа. За энд болохоор ингээд турш одоо багц хэрэгслүүдийг бас ингээд байршуулж өгсөн. Энд яадаг вэ гэхээр одоо нөгөө ажлын байр бэлдэж сэлгэн залгалтыг хийн. Сэлгэн залгалтыг хийхдээ аюулгүй байдлыг одоо бүрэн хангах ёстой. Одоо энэ эрзэн туршигдсан бойд эрзэн нь одоо шаахаанууд бас ингээд байж байгаа. Энэ бүгдээрээ туршигдсан сэлгэн залгалт хийхдээ Монголоос дээш хүчтэй ажиллахдаа заавал ийм туршигдсан эрзийн бэлийг ашиглах ёстой. За энийг бас ингэж туршиж одоо энд ажлын байран дээр байрлуулсан байна. За гал гарсан нөхцөлд одоо галыг унтраах мөн энэ ийм бураан автомат хорнуудыг бас ингэж байрлуулсан байгаа. Мөн ингэж гал унтраах хилс байна. За одоо энэ шар зурааснаас ингээд дотогш орж болохгүй одоо энэ талаар нь явна. Энэ болохоор одоо ажлын байр бэлтгэхдээ энэ эрзэн одоо туршигдсан дэвсгэр дээр бас зогсож ээж ажлын байрыг бэлддэг. За баруун бүсэнтэй Ховд аймгийн онцгой хөдлийн газар Ховд цахилгаан төгөөс сүлжээ компани хоёрын хамтарсан одоо төлөвлөгөөнийхөө дагуу улиралд нэг удаагийн сургалтыг манай байгууллагаас авдаг байгаа. Тэгээд 2025 оны одоо 4 сарын 28-наас 29-ний өдрүүдэд Ховд цахилгаан төгөөс сүлжээ компанид танхимын болон одоо тактик тархалтын 7 сургалтыг одоо зохион байгуулан явуулан ажиллаж байна. За бид нар төлөвлөгөөний дагуу ашигла засварын албаны ажилчид одоо нарийн ажил хийж байгаа. Тийшээ гамттай хор явж байна. Тий одоо нэг эрсдэл өндөртөө ажлын байр учраас одоо ажлын байр бэлдүүлэхийн тулд тий тухайн холбогдох одоо байгууллагаас таслалтын захиалга одоо өгч аавна. Тэрний дагуу одоо засвар үйлчлэгээ тухайн цаг хугацаанд тааруулаад одоо 30 минутын таслалт авсан бол 30 минутанд багтааж тухайн засвар үйлчлэгийг хийх ийм л ажлыг хийж байгаа л да. За өнөөдөр хийж байгаа засварын ажил нь болохоор 2025 оны тэд заах
төлөвлөгөөр хийгдэж байгаа төлөвлөгөө засварын ажил хийгдэж байна. Энэ дээр болохоор ойн бүс рүү явж байгаа цахилгаан агарын шугамд хуурайслахаар суйрлуулах ажил хийгдэж байна. Өнөөдөр нарийн ажлаар бол 2 хэсэг болж ажиллаж байгаа 14 цагаас 17 цагийн хооронд хаалттай типи 3 дэд үртөний оруулгын кабель дээр хуурайслахаар суйрлуулах ажил мөн яг ижил хугацаанд ижил цагт явагдаж байгаа. За хамгаалтын зурвас зүртсэн хэсэг гарцсан байгаа. Энэ дээр болох нөө ой модтой хэсэгтэр байдаг учраас мод мөчөр унах бороо шороодгоо цалин агарын шугам дээр унах асуудлууд их гардаг. Тэндээс болж гинтл садал гарч байгаа тохиолдол бас гарсан. Тэгээ энэ шугамыг болохоор буулах юм боломж байдгүй. Ховд аймгийн унтны үсний нөөц рүү явж байгаа бэлтгэж шугам учраас бидний хэлсвахаар төлөвлөгөөнд оруулж засварын ажил хийж байгаа маа. Хабын хуулиндаа заасан зардал байгаа. Тэ аж ахуйн нэгж байгууллага жилийн нийт үйл ажиллагааны зардлын 1.5-аас доошгүй хувийг зарцуулах ёстой гэж заасан байдаг. Бид бол 1.5-аас доошоо бол оруулдаггүй. 1.8-9 бариулж хабын зардлыг төлөвлөж байна. Стандарт нэвтрүүлэхээр бас ажилчдын нөгөө нэг альгүй байдал тал дээр нэлээд их ажлууд хийгдэн гэсэн үг. Тэгэхээр одоо туршигдсан, стандартын шаардлага хангасан ийм багцуудаар хангагдах боломжтой тий. Одоо манайх ч гэсэн хангаал бүр ингэ туршилтын лабораторитой болоод ер нь олон зүйл дээр бас ингээл ажиллаад явж байгаа. Сүүлийн үед болохоор аюулгүй байдлыг гэмэл оюун ухаан ашиглаж энэ тал дээр хэрэгжилт хийх ийм бас сайхан санаануудыг сая хабын салбарын чуулганараас олж мэдсэн. Тэгэхээр бид нэг цаасан калибрээр нэг баахан зааварчилгаа өгөх энэ цааснуудаас ангижрах богино хугацаанд хугацаа алдахгүйгээр хурдан зааварчилгаа авах ийм гоё нөхцлүүд бас бүрдэж байна л та. Энийг судалж бас энэ талын ажлуудыг бас эхлүүлэх юм бодолтой байна.